За сайн мэдсэн үү? сайн байна уу? Сайн. За бид нэр соронцны талаар үзсэн те. За соронцны талаар үзсэн. Одоо тэгвэл бид нэр соронцны талаар нэг туршилт хийж үзүүлье. Анхааралтай хараад байгаарай. За манай далай жаргал туршилт хийнэ. За эхлээд энэ соронцон тийм ээ. Энэ соронцноо төмөртөө татдаг үзүүлж. Татагдж байна уу? Энэ соронцон мөн үү? Мөн. За тэгвэл энэ хадаас соронцон мөн үү? Биш. Тийм ээ? За биш үгүйг нь яаж мэдгээ? Энэ төмөртөө татуулаа үзэж шүү дээ, тийм ээ? За одоо далай жаргалын туршилтыг сайн хараарай. За татагдахгүй байна, тийм ээ? За одоо яаж гэнэ? Татагдж байна. Яаж гэнэ гэсэн үг юм? Төмрийг татчихсан ч соронцон болж гэнэ үү? Болж шүү дээ, тий? За халж гэнэ үү? Халахгүй байна уу? Халжээвэл бид нар тэр бээлийн өмсөх ёстой. Уул нь бол бээлийн өмсөх ёстой, тийм ээ? За юу ашигласан тэрийг хэлээд өгч. Ботрон хадаас зис утас. За энийг та нар хийж чадах уу? Энэ туршилтыг хийж чадах уу? За тэгэхээр энэ маань одоо хадаас маань юу болж байна вэ? Соронзон болж байна гэсэн үг. Тийм ээ? Соронзон болчихж байна тэр. Одоо тэгвэл хадаасыг соронзон биш болгоод яах вэ? Алхаарч гэн тийм ээ? За хэлв. За наа. За одоо үзээд. Соронцлогч гэнэ үү? Үгүй шүү дээ. За энийг одоо хийж чадах та нар. За хийгээд хэлээ.